За тэгэхээр энэ сэтийн бодлого бас хамтдаа бодцгоё. За геометрийн бодлого байна. За геометрийн бодлого дээр ерөнхийдөө ноорог дээр хэдүүлээ зургийн зураг ботчлах амар байдаг. За тэгвэл ABC гурвалжны хувьд ингээ бодлого явж байна. DEF гэдэг гурвалжны хувьд дахиад нэг гурвалж явж байна. За ингээ зургийн зурч хэдүүл. За B өнцөг болон E өнцөг нь хоёулаа 27 градусаар өгцсөн юм байна тусад нь. За ингэ өгцсөн. C өнцөг болон F өнцөг нь 41 градусаар өгцсөн. Бол яг эдгээр зүйлээс ABCD хариултуудаас аль нь байвал ABC гурвалжныг DEF гурвалжиндаа тэнцүү гэж хэлж чадах вэ гэж байна. Тэгэхээр congruent гэдэг чинь ер нь бол талуудынх нь урт нь харилцсан тэнцүү, өнцгүүд нь харилцсан тэнцүү, яг тэнцүү гурвалжнуудыг бид хэлж байгаа гэсэн. Тэгэхээр яг төсөөтэй гурвалжин байвал нөгөө бид хэд чинь нэг гурвалж нөгөө гурвалжнаас том ч гэсэн яг харьцаануудын тэнцүү буюу яг ингээд томруулсан жижигрүүлсэн байдаг гэсэн үг. Тэр чинь болсон similar гурвалж ингээд явчихж байгаа. Congruent гэхээр яг тэнцүү байхын тулд ямар утга учир байна вэ гэхээр өнцөг тал өнцөг гэдэг өгөгдлөөр бид нар баталж чаддаг. Өөрөөр хэлбэл нэг өнцөг нь орж ирнэ. Нэг одоо жишээ нь B өнцөг нь өөрөө E өнцөгтэй тэнцүү. За ингээд ороод ирчихна. За BC тал нь EF талтай тэнцүү. За өнцөг нь энэ өнцөг нь энд ороод ирж байгаа. Тал нь энэ талд ороод ирж байгаа. За тэгэхэд өнцөг C нь өнцөг F-тэй тэнцүүгээд өнцөг тал өнцгийн ийм шинж биелж байгаа бол гурвалжин ABC тэнцүү гурвалжин DEF гэдэг бид нар хэлж чадах байхгүй. Энэс өөр өгөгдлөөр бол бид нар шууд хэлж чадахгүй. Тийм учраас бидний шаардлагатай надад хэрэгтэй өгөгдөл юу вэ нөхөр C хариулт болох BC болон EF-ийн уртууд нь хоорондоо тэнцүү гэдэг өгөгдөл байж иж энэ бодлогын хувьд энэ хоёр гурвалжны тэнцүү гэж бид нар хэлж чадж байгаамаа.